хугацаа тухайн бүс нутгийн байгаль цагуурын нөхцөл, Ямааны тарга хүч, нас хүйстэй харгалзан эр сувайгаас эхлэн 3 сарын сүүлч 4 сард самнаж дуусгана. Хээлтэй, дорой, туранхаа, борлон зэргийг ялган үлдээж 5 сарын эхний хагаст багтаан самнана. Ямаа самналтыг хоорондоо 7-оос 10 хоногийн завсарлагтай 2 хүртэл удаа хийх нь тохиромжтой. Эхний самналтаар нарийн ширхэхтэй хялгас багтаа ноолуур гарна. Үүнийг тусад нь шуудаад зай 6 орчим мм байна. Ойр шүдтэй сам. Шүд хоорондын зай 4 орчим мм байна. Шигүү шүдтэй сам. Шүд хоорондын зай 2 орчим мм байна. Самнах арга ажиллагаа. Ямааг самнах байранд оруулж дэвсгэр дээр дээш харуулан байрлуулна. Өвчүү, гэдэс, хаа, гуйны дотор тал омлуурын ноолуурыг самнана. Урд 2 хөлийг буруу хойд хөлтөө боож хажуу талаар хэвтүүлнэ. Биеийн нөгөө талыг самнахын тулд урд 2 хөлийг зөв хойд хөлтөө хамт хүлнэ. Эсвэл Ямааны хөлийг боолгүй, эврээс уйж гадсанд бэхлэн хойд 2 хөлийг боож сунган татаж, гадаснаас уяад дээрх дарааллаар самнаж бас болно. Хол шүдтэй самаар их биеийн орооцолдоо гаргаж, түүн дээрх бохирдуулагч зүйлсийг цэвэрлэнэ. Дараа нь ойр шүдтэй самаар эхлээд хүзүү, дараа нь цээж, дал, биеийн хажуу, хойд хэсгийг үсний ургалтын чигийн дагуу дээрээс доош, нуруунаас гэдэс хевлий рүү чиглэлээр самнана. Эвэр, чихний уг, дагц, шанаа орчмын ноолуурыг шигүү шүдтэй жижиг самаар үсний ургалтын дагуу самнана. Ямааг зүс, нас, үйлдвэрлэг байдлаар нь сонгож хугацаа. Ноосны чанар хяргах хугацаанаас хамаарат ялгаатай байдаг. Тухайлбал уртын ба ахрын ноос чанарын хувьд эрс ялгаатай. Ноосыг цагдулаарч ноосонд зунгуг сууж хэвийн болсон үед явуулах нь тохиромжтой. Хавар эртээ ноос бэлтгэхэд ноос хэвийн зунгаг суугаагүй, хуурай тул хяргах гэд бэрхшээлтэй ба ийм ноосны чанар сайнгүй байдаг. Хоньны ноос хэргэх технологи ажиллагаа. Бэлтгэл ажиллагаа, багаж хэрэгсэл. Хоньыг хэргахдаа ноос хэргэх сүүдрөвчтэй хэргалтын байр, сав, шуудаа, хайч зэргийг бэлтгэн. Ноос хэргэх хайч нь гар буюу цахилгаан гэсэн 2 төрөл байдаг. Ноосыг хэргахдаа сарвчин ноосыг бохирдуулахаас сэргийлж, тусгайлан бэлтгэсэн дэвсгэрийг ашиглах, хэргсэн ноосоо элдв хогт холц, шороо, тоос, бууз зэрэг бохирдохоос сэргийлж хэргалтыг хийн. Хоньны үргэлж ноосны зах, гэдэсний ноос зэрэг шаралсан байдаг тул түүнийг хэргалтын үед өөр шуудаад савлах. Хоньыг хэргахдаа эхлээд хэргэх гэд төвхтөө гэдэс, толгой, хонго, цав сүүлийн ноосыг гар хайчаар урдчлан хэргвал тохиромжтой. Хоньны уртын ноосыг цахилгаан агрегат ба гар хайчаар хэргэнэ. Хэргалтын явцад анхаарах зүйл. Хоньыг ноосны чанар байдлаар нь ангилан суурилж хэргалтанд оруулна. Тусгай байр сарвчин ноосыг бохирдуулахгүй цэвэр газар вандан буюу дэвсгэр дээр хэргэнэ. Хоньны ноосыг хөрстөн буюу хэрж зажилуулан гимтээлгүй жигд доогуур хэргсэн байна. Хэргэх үед хоньны хонгогүй цавны бохирдсан ноосыг тусад нь хэргэж бутархай ноостоо савлна. Хонь ноос хэргэж авсан үргэлж ноосыг гадна талаас нь дотгошоо хомж хуйлж ирэхэд бүдүүвтэр ноосд хоньны ноосыг хөөрж хөндөрөөгүй үед унжиж санжсан хэсгийг хэргахгүй зулгаах аргаар авсан байж болно. Бороотой өдөр буюу нойтон газар хоньыг хэргэж болохгүй. Үргэлж ноосыг сэгсэрч цэвэрлэн ангилсны дараа багц туг усны үзүүрийг гадаг шаруулан дэлгэж 2 хажууг дотогшно. Ноосны талбайн өргөний 3/1 хэмжээгээр нуглаад толгой сүүл талаас нь хуйлж ивэхэд ноос шарлах. Үргэлж ноосны талбайн болон багц туг усны уртын 3/1-ээс дээш хувь нь үндсэн өнгөө алдаж